та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Миний судалгааны ажлын сэдэв нь бол Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын өрөө бүтээл 20 дугаар зууны 2 дугаар хагас хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг, төрөл зүйлс гэсэн би сэдвийг авч сонгосон байгаа. Уг сэдвийг авахдаа бол анхны суурь нь бол би Новосибирскийн консерваторид суралцж байхдаа онц суулаагийн хүүхд зориулсан дуугийн сонгож авах судалгаа хийж түүний үндсэн дээр цаашдаа ер нь манай Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын уран бүтээлийг судлуул их боломжтой юм байна гэж тэнцээ маа өдөржсэн багш нар маань зөвлөж ийсэн цаашдаа энийгээ барьж авч судлаарай гэж үндснийхэн дагуу уг ажлыгаа докторийн ажил болгож энэ сэдвийг сонгож авсан байт юм аа. За эхлээс дараагийн зургийг тавьчихтаа. За уг зургийг би яагаад тавьсан бэ гэхээр одоо хүн болгон би орос хэлээр бичиж монголчуудын хувьд бол морь гэдэг нь бол ойлгомжтой. Бидний бүх ахуйтай холбоотой бүх юм бид нар морьтой хөгжмаач морьтой холбоотой ахуймаач морьтой холбоотой морь гэдэг нь бидний салшгүй нэг хэсэг амтны байгаад. Тэгээд би одоо орос хэл дээр судлаа гэхэд Монголын төгөлдөр хуур гэхээр одоо төгөлдөр хуур гэж Монгол байт юм уу те? Юм нэг дүүдэл чарт юм гэр байж идэг. Хаанаас одоо төгөлдөр хуур гэж Монголоор гараад ирчихвэ гэдэг. Аюул сонирхол асуултын тэмдэг болж гарч ирж байсан. Тэгэхэд энэ нэг зургийг олж хараад бүр өөрөө ирэхгүй юм бүр төсөөл өгч ийсэн. Манай одоо гол хөгжмийн зэмсэг морин хуур маань гэдэгтэй ингээд төг домог нь ямар гэдэг илээ даалж цаа гэсэн. Тэгээд одоо төгөлдөр хуурын ингээ юуг нээсэн бахад ичж байгаа морьтой их төстэй харагдаж ийсэн. Та одоо энэ зургийг харах юм тийм морин яг төгөлдөр хуурыг хажууд. Тэгэхээр энэ төгөлдөр хуур гэдэг хөгжим бас манайх юмас холгүй байж болно гэсэн энэ төсөөллийг энэ зургаас харуулахыг хүчээсэн байна. Тэгээд хоёрт нь бол төгөлдөр хуур гэдэг юмсыг манай нүүдэл чартууд байж болох байсан гэсэн магадлал байдаг. Тэр юун дээр авч үзсэн гэхээр одоо манай яочин хөгжмийн зэмсгийг авч үзэх юм бол одоо төгөлдөр хуурчин цохиуруу цохиур, утсан гэж яадаг, даралт гэж яадаг. Тэгэхээр яочин хөгжим маань бол утсан. Тэгээд хоёр цохиураараа цогтөг. Тэгээ шөө педалийг нэмэх юм бол одоо Европын цимбал хөгжмөнтэй айгүй ойролцоо. Хуучны клавишинтэй одоо анхны Кристофорын төгөлдөр хуурыг зохиосны өмнөх байсан нэг төрөл гэж үзэж болохоор яочин хөгжим маш төгөлдөр хуурын хөгжим байж болохоор байсан юм аа. Хэрвээ бид нар суурийг амьдарч тэгж хөгжсөн бол магадгүй манаас ч гэсэн төгөлдөр хуур гарах магадлал бий байж магадгүй гэж таамгийг бас үүсгэж гэж гаргаж ирж ирсэн юм ажил дээр судлах явцаанд бол. Тэгэхээр төгөлдөр хуур гэдэг хөгжмийн зэмсэг маань бид нар нүүдэлчин хүмүүс байсан ч гэсэн энэ хөгжим маань биднад байж болох юм аа гэсэн таамгийг гаргасан юм байгаа маа. Ер нь төгөлдөр хуур гэдэг маань анхандаа зөвхөн хаазын дээдсийн хөгжим биш байсан тийм ээ. Анхнаасаа бол олон төрлийн юм ашиглаж ирсэн. Дээдс нь гэрээ гойхот хүмүүс нь тавьдаг байсан. Илээ баар цэнгэний газар байдаг байсан. Эсвэл юу гэдэг одоо мөнгө хийдэг машин болсон байгаа сүүлдээ тийм манай төгөлдөр хуур гэдэг зэмсэг маань. Тэгээ хамгийн ойргол хэсэг нь бол төгөлдөр хуур зэмсэг нь 19-р зуун гэж хэд тооцдог. Хөгжмийн зохиолчны нэгдээ хамгийн их зохиолыг бүтээсэн тэр үеийн дуу хоолой болчихсон хамгийн амжилттай төсөл гэж хэлж болохоор хөгжмийн зэмсэг байсан. Энийг бол орчин үеийн Америкийн төгөлдөр хуур судлаач, төгөлдөр хуур хөгжмийн судлаач Сипман хэлсэн байдаг юм аа. Яг түүний зэрэгцээ одоо манай Монгол дээр ч гэсэн 20 дугаар зууны 2 дугаар хагасаас эхэлж төгөлдөр хуур гэдэг зэмсэг нь бий болж мэргэжлийн боловсон үүснээр би 2 дугаар зууны 2 дугаар хагас гэж авсан үндсэн нь энэ байгаа юм аа. За дараа нь гэж хэлэхэд бол миний судалгааны ажлынхаа бүтцэн бол оршол тэгээ 3 бүлэг тэгээд хавсралт ном зүй гэсээс бүрсэн байгаамаа. За хамгийн гол юм судалгааны ажил бол өмнөх судлагдсан байдал нь байдаг. За судалгаанд миний ажлаар харж байхад бол яг төгөлдөр хуур гэдэг хөгжмийн төгөлдөр хуурын уран бүтээл Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг судалсан байдал байхгүй гэж хэлж болно. Жанчгаан бичижсэн 24 бүлэглүүд гооч судалгааны тэр үедээ бичсэн тэр жоохон нийтлэлсод өөр юм байна. Гэхдээ манай Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээл болон ардын хөгжмийн бол судлагдсан байдал нь бол хамаагүй сайн байдаг. Тэрэндээ гол ач холбогдол үзүүлсэн хүмүүс бол өөр ирэхгүй манай хуршаа Оросоос ирж судлаач маань бид нарын ардын дуу хөгжмийг цуглуулж тэрэн дээр судалгаа хийж дараагийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг судалснаар хамгийн их нөлөө үзүүлсэн бол Смирнов байгаа. Үүний зэрэгцээ бас нэг юм хэлье гэхээр манай ер нь бол сонгодог урлаг бол Санкт-Петербург гэдэг хоттой бол дандаа холбоотой ярьсан нэг юу хэлчихье гэж бодсон. Смирнов бол өөрөө бас Санкт-Петербург хотод төрж өссөн байгаа даа. Тэгээ Монгол хэл судлалын төв нь бол Санкт-Петербург хотод гэдэг. Бас нэг түүх нь бол одоо 2018-17 онд бид нарыг консерватор улсад нөлөө үзүүлсэн бас мөн адил санкц
зөвлөрийн консерваториа. Тэгэхээр Санкт-Петербург гэдэг хот бол биднэрт бол өөрийнхөө юм холбоотой хот байгаа даамаа гэдэг юм бас тод шиг харуулсан гэсэн юм байна. За тэгээд Смирновын ном нь бол би одоо судалгааны ажил хийхдээ миний баруун ширээний ном байсан гэж хэлж болно. Яг энэтэй адилхан бол Ончиг Сулаван ширээний ном нь нот нь бол Барт байсантай адилхан. Одоо минийхээ хувьд бол Смирновын энэ бүтээл нь бол судалгааны ажлуудын ширээний ном болж ирсэн. Мөн Жансан даргуун 12 хүрэгтэй. Тэгээ өөрийнхөө судалгааны ажлын 5 гишгтийн тухай Монголын хөгжмийн гишг сэтгэлгээний онцлог утга тайлбарыг судалгааны ажил мөн хамгийн их тус бас надад аягүй чиглэл өгж үзсэн номын нэг бол Оюун цэцэг багшийн Хүртийн дууны ном байсан. Тэгээ энэ номнуудыг судалсан байлаа. Цаашдаа тэгээд яг төвлөр хуур дээр би юуг нь авч үзэх болохаа гэдэг дээр манай монголчуудын судалсан судалгааны ажлаас гадна бусад олон диссертацуудад судалгааны ажлуудаар аягүй уншсан байгаа. Тэгээд яг энэ ажлуудыг уншиж явчихвал манай Монголын хөгжим манай Монголын төвлөр хуурын хөгжмийн зохиолчдын төвлөр хуурын зохиол нь бол ер нь хэлийн соёл дээр бий болсон гэсэн үгийг би нэвтрүүлсэн байгаа. Энэ үгийг би нэвтрээд энийг бол Казахын хөгжим судлаач Измайлова өөрийнхөө ажил дээр оруулсан байдаг. Энэ зөвхөн манай Монгол дээр биш, одоо Финий хөгжим болон Венгрийн хөгжим, тэгээ одоо Төв Азид байгаа Киргиз, Казак, Узбек, Туркмен, Тажик ямар улсууд байна. Тэдний ихэнх хөгжмөд нь бол дандаа хэлийн соёл дээр бий болсон байгаа. Одоо хоёр газар зүүн байдлаас харахад бол манай Монгол бол яг хоёр их гүрний дунд байршснараа тэгээд хөгжмийн нөлөөгөөр ч гэсэн хоёр өрн ба дорны нөлөөгөөр яг хэлийн соёл дээр бий болсноор онцлог болж энэ хамгийн түлхүүр үг нь бол хэлийн соёл гэдгийг оруулж ирсэн байнамаа. За нэгдүгээр бүлэгтээ бол би Монголын хөгжмийн зохиолчдын төвлөрийн хуурын зохиолын дах өрн дорны харилцаа гэдэг сэдвийг тавьсан байгаа. За өрн дорн гэсэн харилцаа нь сүүлийн үед бол айгүй хүнцэн болоод байгаа. Зөвхөн манай Монголд дэлхийд даяар өрн дорны харилцаа дээр бол уг нь харилцаад явж бид нар хөгжмөө гэдэг бол ойлголтын дээр хөрсөн байгаа. Одоо сүүлдээ бүр даяаршилтаа бид нар хичээд байна тий. Одоо заа гэдэг юм нь бол жилээс жил алгуулж бүх юм нэг дор, нэг байгаль, нэг дэлхий гэдэг ойлголтод бид нар хөрчөөд байгаа. Тэрний нэг тод жишээ нь бол Друскийн хэлжсэн. Хуучин Европ центртэй байсан бол одоогийн юунд нь бол одоо юу чихэн олон төвд тий одоо нэг төв болж байгаа. Тэгээ сүүлрэг одоо бид нар бүр Азийн төв рүү шилжиж эхэлж байгаа. Одоо дэлхийд даяар сонгодог хөгжмийн юг харах юм бол конкурсууд их лауреатууд одоо Аз гаралтай хүмүүс болсон байгаа. Дэлхийн мундаг конкурсууд төвлөр болчтой авч үзэх юм бол. За өрн дорн гэсэн харилцаа нь олон чухал үн цэнтэй болцоо байгаа. Энэ нь нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл урлагт итгэж буй итгэх үйл явцтай холбоотой боллоо. Хөгжим нь өөрийн хэллэг ба гүйцэтгэх үүргийн өөрмөц шин чанар энэ явцад бараг л тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Үнэн хэрэгтээ орчин үеийн түүхийн хөгжмийн зөвхөн энэ л үед өрнөдийнхэн гүн гүнзгий үндэсний шинжтэй байгалийн амьд аялгын урлагийн болон гой зүг тогтвортой шинэлэг урсгалын хурц хэрэгцээг мэдэрсэн билээ. Харин үүнийг дорны нэг хоолой аялгыг илэрхийлэх байв. Дорныхан эргэн тойрондох бодит байдлын хувьсал өөрчлөлтөнд өөрөөр хэлбэл Европын олон холын урлагт уян хатнаар хариу үйлдэл хийх боломжийг олгодог нь хувь хөгжмийн зохиолчийг уран бүтээл рүү тэмүүлж байсан юм гэж энийг Узбекийн хөгжим судлаач Янур Намская хэлсэн байт юм аа. Сэргэн мандалтын үеэс гэсэн шин ба хуучин, шинжлэл ба уламжлал хоорондын тэмцэлээр үнэлэгдсэн дэвшилт үзэл санаа баруун Европ урлагт улам чих үүргийг гүйцэтгэх болсон. Дорны соёл нь шинээр төрж байгаагүй үүсгдэггүй. Гэхдээ хуучин уламжлалыг эвддэггүй. Хэрвээ барууны соёл нь өөрийн дотоод эрсдэлд төвлөрдөг, үүнгүүгээр оюуны орон зайг төвлөрдүүлж, хувь хүний хувьд бүрэн бүтэн байдал ба нийт зохицолд хүрэх боломжгүй байна. Барууны соёл нь амьдралыг бүхэл салбарт маш хурдан өөрчилдөг технологийн потенциал ихсэх замаар явагдсан бол харин дорны соёл нь байгальтай амьд харьцаагаа авалгүйгээр зүй ёсны хөгжлийн замаас хазааргүй. Хэдий тэмч өрн ба дорныг ийгээд нөхөн оршид нэг бүхэл зүйл байсаар ирсэн. 20 дугаар зуун бол өрн ба дорны хоорондын нэгдэл шинжлэлийн шууд холбооны ирээ юм. Соёлын түүхэн олон нийтүүдийг чухамхан энэ зунд нийсэн тохиолдлын зүйл биш юм. Саяхан бие биенээсээ өндөр танаа тусгаарлаж байсан соёл хоорондын харилцаа өнөөдөр гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд үүнийг Монголын мэргэжлийн хөгжмөд жишээнээс харж болно. Монголын мэргэжлийн хөгжмөнд дордын соёлыг зөвхөн нэг хэсэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дордын бус орны дундаас Монгол улс нь газар зүйн болон соёлын төв болох Европ ба Азийн нөлөө хөтөлдөг боломжтой цэгт оршдог.
Үүний их орн бол өөрөөгөө сорон смутагдах чадвартай